Санамнахаа дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр дөнгөж саяхан нээлттэй гээд нэлээд шууган тарьсан Obsession хэмээх нэртэй аимшигын кино орж өгөхөд бэлэн болсон байна. За бичлэг рүү орохоос өмнө гясны хэрэгтэй мэдээлэлд олгаадахыг. Unitel хэрэглэгчид төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ Unitel болон Tokyo аппликейшнээс харж төлбөрөө автоматар төлөх боломжтой боллоо. Та Intel аппликейшны нүүр хэсэгт байгаа төлбөрийн хэсэгт дарснаар өөрийн дугаарын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ харах боломжтой. Мөн дээрээс нь Intel аппликейшны үйлчилгээ зэсийн автомат сэнэглэлт хэсэг рүү орон дугаар болон өдрөө сонгоод сар бүрийн төлбөрөө автоматар төлөх үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Төлбөртэй холбоотой цогц үйлчилгээг Intel болон Tokyo аппликейшнээс аваарай. За манай гол дээр болох Bear Cafe цоочсон хин нэгэн зэтгэлээ илчилж байна гэж харсан чинь зүгээр л бэлтгэл хийж байдаг. Хамт ажилдаг Никигээ охиндоо сайн болчихсон бөгөөд шууд очиод хэлэх гэхлээр эвгүй байсан болохоор найзаасаа гуйж байгаад бэлтгэл хийж байгаа нь энэ байдаг. Яг үнэндээ үнэхээр чин сэтгэлээсээ нилээн дажгүй сэтгэлээ илчлэлд байсан ч хажуунаас нь харж байсан ийн гэд найз нь ямар эвгүй гэрэнж байв хандаа наач нь л биш шүү гэд манай хүнийг наав сунгаад айчихдаг. Үнэхээр оронд түүнтэй нялуурж яваад гаж Никигээд дуудчихаа. Цаа ч нөмөн жаахан бүлий байсан шүү дээ. Тэр үедээ ингэж дуудулдаг байсан юм лээ. Тэгээ яг хуу ингэж дуудах юм бол дуртай байж магадгүй гэж хэлдэг. Үүнээс гадна энэ хэд үе үе асуулт хариултын тэмцээнд оролцдог бөгөөд өнөө өрөө тэр тэмцээний үеэр сэтгэлээ илчилчихгүйгээд найзаасаа асуусан чинь хэрэггүй тэр үед л биш шүү гэж хэлдэг. Үүнээс гадна энэ хэд үе үе асуулт хариултын тэмцээнд оролцдог бөгөөд өнөө өрөө тэр тэмцээний үеэр сэтгэлээ илчилчихгүйгээд асуусан чинь найз нь бас л хэрэггүй тэр үед л биш шүү. Учир нь тэр тэмцээн миний хувьд хамгийн чухал өдөш байдаг. Тиймээс чамайг тэнд бүтлгүйтэй тэр үжийг минь баллаасаа гэж үсэхгүй байна. Зүгээр л өөр ямар ч хамаагүй үед гуйчгаа гэж хэлдэг. Уг нь Бирман тэр үед л гуйх юм бол яг гой тохиромжтой юм байна гэж бодсон ч тэг найзынхаа өгнөөс олоод эргэлзээд л өнгөрдөг. За тэгээ тэр өрөөнөө гэртээ ирсэн чинь муур нь өвчгсөн байдаг. Бирман саяхан энэ гэртээ нүүж ирсэн бөгөөд эмээнүүд болоод гэрийг нь өвлөж авсан юм байна лээ. Тэгээ муур нь хоолоо хайж яваад мэдлгүй эмээгийнх нь удаг байсан эмээг нь хэтрүүлж идээд өвчгсөн байдаг. За тэгээ муур нүүд болчихсон болохоор оройны тэмцээнд явхаа болоо зүгээр л амрыг гэж бодоод байж байтал түүн рүү Ники залгадаг. Мэдээж орой ирнэ үсттэй гэж асуусан ч манай хүн өнөөрөө очиж чадахгүй гэж хэлдэг. Тэгсэн Ники удахгүй ажилласаа гарах гэж байгаагаа хэлээд энэ бидний сүүлчийн тэмцээнч байж магадгүй гэд гуйснаар манай хүн очихоор болдог. Ингэснээр нэгэнд очихоор болчихсон болохоор сэтгэлээ илчлэе гэж шийдээд бэлэг авахаар болдог. Уг нь зүйлд бэлэглэе гэж бодоод дэлгүүр орсон ч олигтой юм байхгүй байсан болохоор оронд нь нэг хүсэл биелүүлэх цаваа гэх нэртэй тоглоом нүдэнд нь тосснаар түүнийг авдаг. За тэгээ манай хүн ч тэмцээний үеэр орчноо бүртүүлчих гээд л ийнгээд найзаагаа явуулах гэсэн ч нөгөөх нь үгүй энд болохгүй гэдэл шаврааж эхэлдэг. Тэгсэн азар Никитэй хамт дек рүү явахаар олох бөгөөд тэр үед гуйх гэсэн ч дахиад л бүтлгүүтчихдэг. Нэрээ энд хамт байгаа энэ эмэгтэйг Сара гэдэг бөгөөд манай дөрвөлээ нэг газар ажилладаг ажлын найзууд юм байна лээ. За энэ орой нэг иймэрхүү өнгөрөх бөгөөд дарах үед Бирман Никийг дөхүүлж өгөхөр болдог. Буцах замдаа манай хоёр янз бүрийн зүйлс ярилцах бөгөөд Бирман муурныхаа талаар хүртэл хэлээд амждаг. Бас дээрэс нь яг үнэндээ тэдний ярианаас нэг гэж гисэн манай хүнд сайн байж магадгүй. Гэхдээ тэрийг нь Бир мэддэггүй юм шиг санагдсан. За тэгээ ойр зургийн ярьсаар агаад Никигийн гадаа ирэх бөгөөд манай хүн одоо сэтгэлээ илчлэе гэж бодоод сонин юм ярьж бүтлгүүтэж байгаад эцэст нь Ники гэрлөөгөө орох үед нь баяртай гаж Никигээ дуудчихдаг. Тэгсэн мэдээж ойлгомжтой энд нь Ники юу гэж баярлах вэ? Харин ч эсрэгээрээ нилээн дургу хүлээж авдаг. Гэхдээ Ники манай хүнийг бодох юм бол хамаагүй мэдрэмжтэй юм байна лээ. Өөр хэмээн сэтгэлээ илчлэгээд бүтлгүүтэд байгааг нь анзаараад чи надад сайн юм уу? Хэрвээ тийм бол яг одоо л хэлэх хамгийн тохиромжтой цаг нь шүү гэж хэлдэг. Тэгсэн манай хүн бодож ирсэн аагүй би чамайг зүгээр л найзаа гэж боддог гэж авт юм да. Тэгээ нэгэн сонссон Никиж зөөгээд л яваад орчихдаг. Яг яагаад үгүй гэж хэлснээ өөрөө ч ойлгохгүй өөртөө гутарж байхдаа нөгөө хүсэл биелүүлэх цаваагаа санаад Ники намайг энэ дэлхий дээрх бүхнээс илүү хайрлаасаа гэж үсэж байна гэж хэлээд тоглолцдог. Тэгсэн саяхан гэрлөөгөө орсон Ники маань гинтэл манай хүн дээр хурж ирээд манай гэрлөө хамтдаа орох уу би харин саяхан муур алдчихсан юм а гэж хэлдэг. Уг нь манай Бир муур алдсан ш. Тэгсэн чинь Ники тэгчихэлснэ. Үгүй чи нэрээ муур алдсан ш тэ. Тэгтээ яг хуу манайх руу орох уу гэж асууснаа гинтэл юу болоод байна гэж орлоод буцаа зүгээр болчихдаг. Яг л дотор нь хоёр хүн байгаад байна уу гэмээр нилээд сонаа ашиглаж эхэлдэг. Энийг нь харсан Бирман чи согчсон юм шиг байна. Хоёулаа маргааш уулзъягээд явах гэтэл Ники гинтэл манай аав хор тавтартай болчихсон гэдээ ойлж эхэлдэг. Тэгснээр шууд л машинд нь суугаад хоёулаа танаад очие. Өнөөдөр би гэртээ он чадахгүй юм шиг байна гэд гуйснаар Бирман зөвшөөрөөд хамт явахаар болдог. Удалгүй Бирийн тэрээд манай хоёр амарцгаах бөгөөд уг нь тусдаа ор засаад унтах гэсэн ч Ники түүнээс хажууд минь өнөөдөр ханиулаад унтчих тэхүү гэж гуйдаг. Манай хүн ч зөвшөөрөөд хамт унтах гэтэл Ники түүнийг өөрөө үдэж ихлээд үнсэж байснаа гинтэл юу болоод байна гэд яг л өмнөх шигээ хашгирж байснаа буцаад хэвэн болчихдаг. Бирч гайхад сандраад юу болоод байгааг нь асуудал уучлаарай аавас болоод миний сэтгэл санаа баг зэрэг тогтворгүй байгаа юм шиг байна гэж хэлснээр манай хоёр тус тусдаа хамтгаар алцгаадаг. Бодлого Ники ч унтах бөгөөд харин Бирман Никиг ингэж сонио ашиглаж байгаад нөгөө хүсэл биелүүлэх цаваа үйлчилсэн юм биш үстэй гэж бодоод түүнийг интернетээс хайж үзэхэр шийддэг.
Гэтэл мэдээж ойлгомжтой хүн болгон л өөр зүйл хэлсэн байх бөгөөд ихэнх нь шал худлаа гэсэн сэтгэлдүүлдээсэн байдаг. Манай хүн ч нэрээ тиймдээ юу гэж үнэн байх вдэ гэж бодоод тэр өдрөө амархаар болдог. За тэгээ өглөө босоод иртэл Ники түүнд өглөөний цай бэлдсэн байх бөгөөд үүнээс гадна нөгөө өд болсон муурыг нь гаргаж ирээд нэг тийм шашны маягийн оршуулгах шиг зан үйл хийж гисэн байдаг. Манай хүн ч ийм зүйл хийх хэрэггүй гэж хэлээд л өнгөрдөг. Үүний дараагаар ажил дээрээ иртэл нөгөө Ийн гэд найз нь манай хоёрыг хамт ирж байгааг нь харж хаад л "За юу болсон? Та хоёр бүжчихсэн юм уу?" гэдэл асууж эхэлдэг. Манай хүн ч Ники нэг л сонио ашлаад байна. Аав нь өвчтөй болсон болохоор тэгсэн юм шиг байна лээ гэсэн чинь Ники аавтайгаа бараг л холбоогүй шахуу байдсан шүү дээ. Ямар сони. Магадгүй цаа чинь өчигдөр хар тамхи хэрглэжсэн байсан баха. Чи нэг сүртэй юм бити одоо гэж хэлдэг. Тэгсэн тэр өрөөнд биер дээр Ники урж ирээд өчигдөр шөнө би хар тамхи хэтрүүлээд хэрглэжчихжээ. Тэгээ бүр тасарчсан байна. Тэгээ янз бүрийн сонио ашигласан бол уучлаарай гэж хэлдэг. Тэгээ үүнийхээ дараа яг үнэндээ би чамд сайн, чийч гэсэн надад сайн бидтэй үннээр нь хариулаарай гэж асуудаг. Тэгсэн азар энэ удаа биермэн тийм ээ би чамд сайн гэж хэлснээр ингээд манай хоёр үерхэж эхэлдэг. За тэгээ нүчээс эхлээд манай хоёр ч нилээн дайжгүй аж аргалтай цаг мөчүүдийг өнгөрүүлээд явж байтал гинт ийм түн рүү залгаад Никигийн аав нь ямар ч өвчнгүй эвэрүүл явж байгаа гэдгийг олж мэдлээ. Бас дээрэс нь өмнө нь Ники чамайг зүгээр л найз шигээ бодож явдаг гэж цаараад хэлсэн байна лээ. Тэгсэн мөртлөө гинт чам тайртай гэд үерхэж байгаа нэг л сэжигтэй байна. Би чам цанаа зовоод хэлж байгаа юм шүү гэж хэлдэг. Тэгсэн энийг нь сонссон биермэн Ники дээр очиод танаа авч нь өвчтөй гэдэг нь яг үний юм уу гэд асуусан чинь тэр энд яг ямар амаатай юм бэ? Чи бит хоёр ийм гоё болцож явахад яагаад балах гээд байгаа юм бэ гэдэл амар муухай орлоо дуурлаж эхэлдэг. Тэгээ зөндөө олон хүмүүсийн донд байсан болохоор биермэн санаа зовоод "Заавчлаараа энэ хамаагүй" гэж тайвшруулаад түүнийг суулгадаг. Тэгээ үүнийхээ дараа одоо би хайртай хүнтэйгээ үерхэж байхад энэ бүхэн нэрэл ямар амаатай юм бэ гэж бодоод тэр талаар бодохгүй байхаар шийддэг. За тэгсэн яг тэр өрөөнөө унтаж байгаа зэртэл Ники түүнийг өрөөний булангаас харчихсан зогсож байх нь тэр. Тэгснээ би чамайг ингэж ажиглах дуртай энэ гэдэл нилийн сонио ажиллаж байгаад эцэст нь нэг юм унтдаг. Тэгээ өглөө өсөөд манай хүн өчигдөр яагаад тэгж сонио ажиллаад байсан юм? Надад үнэхээр эвгүй байлаа гэсэн чинь уучлаарай би хар дараад байсан юм. Дахиж тийхгүй гэж хэлдэг. Тэгснэ нөх хөөрхөн инээмсэглэж аргадах гэж үзээд бүтэхгүй болохоор нь бэрийг үнстэл тэр нь азаараа үйлчлээд биермэн Никиг уучлахаар алдаг. За тэгээ үүний дараа ажилдаа явах гэсэн чинь хаалгыг нь битүү скотчтой тайцсан байдیں۔ Мэдээж Ники түүнийг ажилдаа явуулахгүй өдөржин түүнтэй хамт байх гэж л ингэсэн байгаа юм л та. Гэхдээ биермэн энийг нэг их сүртэй болголгүй эвтэйхэн хаалга хангуулахад л ажилдаа явдаг. За тэгээ өдөр нь Никигийн бэлдэж өгсөн өдрийн хоолыг нь идэх гэж задлтал дотор нь өөрийнх нь зураг дээр чийгээд биччихсэн. Харин хамт авахулсан зураг дээрээ би биш гэд биччихсэн байдаг. Манай хүн ч энийг нь баг зэрэг гайхаад л өнгөрдөг. За тэгээд Никигийн бэлдэж өгсөн хоолыг идэж явах үедээ Сара тэр хоёр баг зэрэг яриа өрнүүлдэг. Өнөө өрөө Ийн гэд найз нь үчлэг зохиох гэж байгаа мөртлөө манай биер болон Ники хоёр тилээгүй гэдгийг Сарагаас олж мэддэг. Бас дээрэс нь энэ Сара ер нь бол манай биер сэтгэлтэй юм байна лээ. За тэгээ ойр зургийн юм яриад сууж байтал Сарад нэг захидал ирэх бөгөөд их сургуульд орох хүсэлтэнд татгалзсан хариу байдаг. Сарагийн хувьд нэлээд олон сургуульд орох хүсэлт өгсөн ч ихэнх нь татгалзаж байгаад жаахан сэтгэл тондор явж байгаа юм байна лээ. Гэхдээ биермэн зүгээр дээ одоо дахиад нэг боломж байгаа шүү дээ. Тэгээд чи ер нь заавал их сургуульд орох албагүй шүү тентэр гэдэл хөөхөн түүнийг дэмждэг. За тэгээ манай хоёр ингэсгээд байж байтал бирийн хоолны савн дээр нь муурны амт ямар шүү байна гэсэн утгатай бичиг байгааг Сара хараад энэ юу вэ гэж асуудаг. Манай хүнч тэрийг харсан даруйдаа өд болсон муурных нь махаар сэндвич хийж өгсөн гэдгийг нь ойлгоод бөөлжөөд бөөн юм болдог. Үүний дараагаар тарах үедээ энтэй хамт тарих бөгөөд энэ үеэр яагаад Ники бит хоёрыг оройны үжлэгтээ өрөөгүй юм бэ гэд асуудаг. Ийм ч угаасаа энэ хоёрыг үерхэж яваад илт дургүй байгаа нь харагдах бөгөөд зүгээр л ирчүүдийн үжлэг болохоор чамааг өрөөгүй юм аа. Чи угаасаа Никигээс эзээс салдаггүй юм чин дэмий авах гэж бодсон гэж хэлдэг. Тэгэхээр нүггүй зүгээр штэ би ганцаараа очиж чадна штэ гэж хэлээд манай хоёр салцгаадаг. За тэгээд гэлүүгөө орохынхаа өмнө муурны махаар хоол хийж өгснийг нь буруутгаж цагнаад ганцаараа ийний үжлэг рүү явна гэж жилнэгээд л бэлдэж байгаад яг орох гэтэл гинт нөгөө хүсэл биелүүлэх цавааны хайрцаг нь дуурдаг. Манай хүнч гайхаад хартал хайрцагных нь нэг болон дуцны доогоор байгаа нь харагддаг. Шууд л тэр уцруу залгаад үзтэл нэг хүн юу ч болоогүй юм шиг байна уу гэдэл авдаг. Тэгэхэр нь биермэн би хүслээ баг зэрэг өөрчлөх ч юм уу эсвэл буцаах боломжтой юу гэд асуусан чинь чамайг өгөхөөс нааш боломжгүй гэж хэлдэг. Тэгвэл Ники заримдаа шөнөөр сонин үйлдэлийгээд байдаг. Тэр нь яг ямар учиртай юм бэ гэд асуусан чинь шууд өдөөсөн чи Никитэй ярмаар өнөө гэд Никигийн аимшигтай ашгарч уу чимээг нь сонсгодог. Тэгсэн манай хүн сандарсандаа шууд л уцаа тасалж орхидог. За тэгээ гэрлүүгээ яваад ортол Ники яг түүнийг өглөө үлдсэн тэр байранда хамаг хөлс шээс баасандаа утгалчихсан аимшигтай юм хүлээгээ зогсож байхан тэр. Тэгснэ гинтэл ухаан орсон юм шиг намайг уучлаарай. Харин би чамайг хүлээж байсан юм аа. Одоо өөрийгөө цэвэрлээд хийгэж илээ дугаалгын өрөөр ордог. Манай хүнч түүнийг усанд орж байхад нь муурны махаар хоол хийсэн дуурлаж байгаагаа хэлээд ганцаараа ийний үжлэг рүү явна гэд хэлсэн чинь Ники аимшигтай муухай уурлаж хашгирснаар манай хүн айгаад хамтдаа явахаар олцгаадаг.
За тэгээд тэр үдшилэг дээр Ники үе сонио ажиллаад хүн болгоныг эвгүй байдалд оруулж байснаа гинтэл энэ би бишээ, энэ би биш гэж орилоод өөрийгөө шилээр цохоод гэмтэж ихдэг. Тэгснэ мэдээж төд удалгүй л буцаад хэвэн болчихдаг л да. Удалгүй үдшилэгч таарч манай хоёр гэртээ ирэх үед Бирмен яагаад үдшилэг дээр тэгсэн талаар асуухад бас л мэдэхгүй намайг уучлаарай л гэж хэлдэг. Тэгэхэр нь Бирмен өнөөдөртөө би гадуур онлоо. Эсвэл чи ядаж нэг өдөр гэртээ очиод онцгоо. Хоёлоо хосууд ч гэсэн хаяа тустай байж болно гэд хэлтэл мэдээж ойлгомжтой Ники шууд эсэргүүцэж уурлаад уйлж эхэлдэг. Тэгсэн энэ үед Бирмен Никид хандаж чи тэгвэл ядч л яг жирийн Ники шиг байж тэхүү гэж гуйдаг. Эндээс харуул Бирмен одоогийн хамт байгаа хүн Ники биш өөр хэн нэгэн гэдгийг аль хэдийнэ ойлгочихсон гэдэг нь харагддаг. Гэхдээ тэгээд яаж чадахгүй учраас ядаж Ники шиг байгаад өгөөч л гэж гуйдаг. Нөгөө хүн ч за би яг Ники шиг байж чаднаа л гэж хэлдэг. Манай орчтой бүр сүулдэ улаан цагаандаа гарах шивдээ бүр. За тэгээд тэр шөнөө ундах гээд өвдөж байтал гинт цаараагаас мессеж ирэх бөгөөд хэлэх маш чухал юм байна гэд бэрэг дууддаг. Манай хүн ч сэмэрхэн босоод яг гарах гэж байтал Ники дүүнийг араас нь доотхон тэр. Нилээ айгаад л эргээд харсан чинь Ники хөвцөн чихтэй ам нь хөдлөөд намайг алаад өгөөч гэж гуйдаг. Бирч гайхаад юу яриад байгаа юм бол гэсэн чинь тэр одоо унтаж байна. Тиймээс намайг зүгээр л чимээгөө алаад өгөөч гэж хэлдэг. Мэдээж энэ ярьж байгаа хүн бол жинхэнэ Ники бөгөөд нөгөө чөтгөрлөг Ники унтаж явах үеэр нь хайлт ярих боломж гараад биртэй ярилцаж байгаа нь энэ байдаг. Тэгсэн энийг нь сонссон ч гэсэн бир зүгээр л гараад явчихдаг. Жинхэнэ Ники ямар нэгэн газар зовж байгааг нь мэдсэн ч бир өөрийнхөө төлөө Никийг үлтоож тэр чигт нь үлдээхээр шийдэж байгаа нь юм болов уу гэж бодсон. За тэгээ үүний дараа Саратай очиж уулзах бөгөөд хамгийн сүүлийн сургуулиас нь харав ирчихсэн. Тэгээ энийг хамтдаа задлая гэж шийдээд ирсэн байдаг. Үүнээс гадна Иэн болон Ники хоёр 2 жилийн турш уулзаж байсан гэдгийг хэлдэг. Тэгээ Ники Иэнтэй муудалцсны дараа түүнийг урлуулахын тулд албаар биертэй үерхэж байгаа гэж Иэн бодоод энэ талаараа Сарад хэлсэн байдаг. Гэхдээ Иэний хэлдэг үнэнч бай, худлаач бай, хоёрын үерхэл бол үнэхээр л гинтийн болсон гэдэг нь үнэн шүү дээ. Миний бодлоор чи өөр хүнтэй уулзаад үзсэн дээр бах энтергээд л ярьж байсан чинь гинтэл Ники хаанаас ч юм гарч ирснээ Сараг тоосог мөргүүлсээр байгаад хормын дотор алчхан тэр. Үүнийхээ дараа биер дээр ирээд хайрт минь энэ бүхэн чамаас л болсон шүү дээ. Тиймээс одоо хоёулаа түүний цогцыг хамтдаа нууя гэж хэлдэг. Манай хүн айд сандраад яаж чадлагүй Никигийн үгээр цогцыг нь хамт нуусныхаа дараа Сарагийн задлах гэж байсан захааг нь задлаад үздэл хөрх юм нүгэн сүүлийнхээ сургууль тэнцсэн байдаг. Тэгээ энийг нь харсан Бирмен маш ихээр уурлаж энэ бүх галз урлыг эцэст нь дуусгахаар шийддэг. Тэгээ шууд нөгөө анх хүслийн саваа авсан газар дээр очиод дэлгүүрийн эзэнт нь чи ийм аюултай зүйлийг ямар ч анхааруулгүйгээр зарж болохгүй ш тэгээд уурладаг. Тэгсэн нөгөө хүн тоосон чинчүү тэгвэл өөр нэг саваа аваад цөрөг хүсэл хүсчгээчтэй гэж хэлдэг. Тэгэхээр нэрээ тийм гэж удаад Бирмен Ники намайг зүгээр л найзын яваар хайрладаг байгаасаа гэж хэлээд углах гэсэн чинь нөгөө хүн яагаад ч уурдаггүй. Учир нь мэдээж ойлгомжтой энэ бол нэг хүслийн саваа гэдэг нэртэй учраас нэг хүн нэг л хүсэл хийх боломжтой юм байна лээ. За тэгэхээр энэ дээр ирээд хамаг үннээ хэлж яваад чи намайг хизээч хүсэл хэлээг угаасаа гэж хэлээд энийг хуглаад өгөөч гэж гойдаг. Тэгсэн нөгөө хүн манай хүнд итгэхгүй тоглоом хийж байна гэж бодоод би тэрбум доллартай олохыг хүсэж байна гэж тугалсан чинь тэрд орхноо баахан мөнгө дээрээс нь асгараад ирдэг. Ингэснээр энийг хэлүүлэх төлөвлөгөөнд бүтлгүүцсэн учраас шууд Ники дээр өөр дээр нь очиод хэлүүлчихъя гэж боддог. За тэгээ яваад очисон чинь Ники мэн Сарагийн хувцсыг нь өмсөд үс шивээсийг нь хүртэл дуурайчихсан. Чи яагаад намайг хайрлахгүй байгаа юм бэ гэдэл яг л галзуу хүн шиг ашгараад бирлүү дайрч эхэлдэг. Тэгээ ингээд манай хоёр ноцолдоод байж байтал ийм тэдний гэрт нь хүрээд ирэх бөгөөд Ники түүнийг үгийн зөрөөгөө шууд л буудаад алчдаг. Тэгээ нэгэнд галзуурчсан бүр гартаа буу арчсан Никийг харсан Бирмен аль болох түүний үгээр нь байж түүнийг тайвшруулж чаддаг. За тэгээ үүнийхээ дараа ер нь бие л үхэж байж энэ бүхэн дуусах юм байна гэж ойлгоход Никигийн буугийг аваад нойл руу ороод амиа орлохоор шийддэг. Тэгсэн яг ингээд шууд өөрийгөө буудаж алах гэхлээр зориг нүрэхгүй байж байтал нөгөө муурных нь аминд төрсэн эмээгийнх нь юмнууд нүдэнд нь харагдсанаар түүнийг уугаад өгчихъя гэж боддог. Энэ хооронд бол мэдээж ойлгомжтой хаалганы гадаа Ники намайг оруулаач гэд орилсоор л байгаа. Манай хүн ч угаасаа хаалгаад өгчихсэн учраас тайвангийн чинь нэмнүүдээ уучхаад өхөө хүлээгээ цууж байснаа гинтэл зориг нь хөрхөө болсон байсан яг бөөлжөө нэмнүүдээ гарах гэж байтал гинтэл саваа уурах чимээ гархан тэр. Юу болов гэсэн чинь гадаа байсан Ники нөгөө савааг нь ашиглаад биерийг өөрийг нь харьлаасаа гэд өсчихсэн байдаг. Ингэснээр Бирмен нэмээ гаргаж чадлагүй шаал өрхөн шиг болж хувраад жаргалтаа нарахгүй өрөөнөөсөө гараад Ники тэгээд дэврэлдэж байтал энэ үеэр эм нь үйлчилж эхлээд манай хүн удаанаар өхөж эхэлдэг. За тэгээ хайртай хүн нь өхөж байгааг харсан Ники ч амьдрах хүсэлгүй болоод яг амиа орлох гэж байснаа гинт төвсгийж өөрчлөгдөөд уйлж уугаар киноманд дуусдаг. Юу болсон гэхлээр Бир өсчихсэн учраас түүний хүсэл нь туцлагдаж Ники буцаад хэвийн байдалтай орж байгаа нь л дээ. Тэ мэдээж ойлгомжтой эргээд хэвийн болсон чинь ийм аимшигтай дүр зураг өгдөж авахлаар ч одоо хинч байсан зочирцсондоо айж болох байлгүй дээ.
Тэгээд нэг иймэрхүү кино байлаа. Тэгээд бичлэгийн таалагдсан бол дардаг юмудаа дараарай. Дараахан бичлэгээр уулзлаа. Тэр баяр таа.